За сайн байцгаана уу та бүхэнд энэхүү бичлэг үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай подкаст маш сонирхолтой нэгэн зочныг урьж оролцуулсан байгаа. За манай зочин маань өөрийгөө танилцуулах. Сайн байна уу? Намайг Цол Сангаа хөхтэй Бэмсүрэн гэдэг. Би одоо Шивэд улсад амьдарч байгаа. За хоёлаа ер нь хаана гэж дууддаг? Тийм, ер нь нөгөө Чехэд багаас сургууль сурсан болохоор тэгэл хаана гэх нэр авсан байсан. Хаана гэдэг нэрийн талаар нэр авлаа. Тийм. Би анх Монгол 1-р ангид төгсчөөд Чехэд 2-р ангид орсон байхгүй. Тэгээд нөгөө хэл мэдэхгүй, чех хэл мэдэхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө чех улсуудад манай монгол нэр амар урттай байдаг гэсэн. Тэгээд хэлж чаддгүй л байсан юм шиг үлээ. Тэгэл нэг мэдсэн чил баг хэл сураал гайг болсон ч намайг хана гэж дуудаад харна л би бүр гахаад энэ хэрэг дуудаад тэгдэг байсан. Тэгээд дараа нь харж миний нэр юм. Тэгээд 2-р ангид орсон тэр багш мал тийм нэр өгсөн шүү лээ. Тэрнээс өөр хойш өөр нь хаана болсон. Тийм. Чех багшийн өгсөн нэр гэсэн. Тийм. Яг бол манай эгч дүү хоёр ч гэсэн тийм нэг байгаа бүгд нөгөө агуу урт нэртэй бид нар чинь манай эгч жишээл амар асуулан гээл яаж Лүцка гээл нэр өгсөн тийм чех нэр өгсөн агуу туслахад дуудахад амар өөрсдөд нь дуудахад амар. Тэгвэл бидний нөгөө урт нэрийг хэлгээд тэр чинь чадахгүй байна. Ер нь бол одоо Улаанбаатар хотод төрсөн. Тийм. Улаанбаатар хотод төрсөн. Хайлаастад 70 тос бол анх орж ирсэн. Тийм манай эмээ хоёр бол хайлаастад амьдсан. Тэгээд 1-р ангита. Тийм 1-р ангид ямарсан өсгөлийн баяраа тэмдэглэж мөндөглөө зураг мөн тэгэхээр 1-р анги бол төгссөн байсан тийм. Тийм тэгээд анх ээж маань анх чех рүү яваал. Тэгээд бүгд нэг чех улсад анх тэр хүмүүс Монголоос авах ажлын гэрээр хүмүүс аваад үйлдвэрийн ажил гэдэг байсан монголчууд байна. Тэр жишгээр л одоо тэр үед хүмүүс авих гардаг байсан. Тэгээд хүүхдүүдэд авдаг байсан. Тэгээд тэнд хүүхдүүд ингээд өсөж тавин сургууль дөрөв төсөл. Тийм тэгэл тийм нэг бол авсан да. 90-ад оны төгсөн юм тийм үү? Үгүй манай ээж 2000 онд төгсөн болов. Би бол 2002 онд ирчихсэн. Тийм. Тийм. Анх одоо хүүхдтэй байхад ингээд 1-р анги гэдэг чинь 6 7 оноос тагсан юм тийм үү? Тийм. 8 дээр ч юм тийм. Тэр үед ингээд Монгол ч бас нэг арай нэг соёлын байраа даа. Чехэр Европын нэг орн бас арай даа. Тэр үед ингээд насан зохицох гэдэг чинь эсвэл соёлын ингээд эсвэл хэлний бэрхшээл гэдэг чинь. Тэгээ анх бол нөгөө бүр нэг бол жоохноос иржүүлэх зүгээр юм шиг л одоо нэг 3-4 настайдаа иржүүл. Тэгээд нэг цэцэрлэгт яваад ингээд тэр бол зүгээр юм шигсэн. Надад болохоор нөгөө Монгол 1-р ангид ингээд өсөж ороод ирсэн болохоор эхэндээ жоох хэцүү байсан юм хэл мэдэхгүй. Тэгээд гинт ингээд баг шар хүмүүсийн дунд ороо суудсан тий. Тэгээ манай чинь нөгөө яг юм парагта биш. Парагасаа ингээд зайтай жижигэн тосгон амьддаг байсан болохоор тэд хүүхдүүд аяг ер нь жоохон чех хүмүүс жоохон үндэсрэх зантай байдаг. Тэгээд хүүхдүүд ингээд тэгээд янз бүрээр ингээд чайна майна гэж болоо тэрийг ч мэдэхгүй шүү дээ. Юу гэдэг ааг ч мэдэхгүй. Тэгэл явсаас тэгхлээд амар хэцүү байсан. Ер нь ингээд нөгөө би ингээд Американы ингээд төссөн чинь нөгөө ээж өөр манад бүр амар завгүй ажилладаг хүмүүсээс ахгүй. Тэгээд нөгөө өдөр хөдөлгөх ингээд хаягдсан юм чи тэгээд чинь сургуулиуд төсөөд өдөр хөдөлгөх. Тэгээд агүй хурдаа сурчдаг бил хүүхдүүд болохоор тэгээд сургуульд нь яваад нөгөө ихэнх цагаад чех хүмүүстэй өнгөрлөд аваа. Агүй хурдаа сурчдаг юм лээ. Тэгээд жилийн дотор бол ярьдаг л хэвчээс тий. Жилийн дотор. Тийм жилийн дотор ерөөсөө чехээр ярьдаг л хэвчээс. Одоо нэлээд сайн эзэмшиг тэр зэрэг хугацаа орсон байна. 8-аас таглаа. Тийм тэгээд ер нь бол нэг 5-р ангид орсон хадаа бүр аягүй сайн болцсон шүү дээ. Тийм 5-р ангид бол энэ үл аягүй сайн ярьдаг болцсон шүү. Тэр үед бол бүр одоо бибэж хүүхдүүд хилдэж хамаагүй ингээд бүрэн яг монголоор ярьж байгаа юм шиг ярьдаг болцсон шүү дээ. Тэр үед одоо энэ ярьжсэн шүү дээ. Монгол хүмүүс нэг гэсэн гайд. Тийм. Бичлэгийн. Ер нь бол нөгөө тэр чинь тэр тосгонд ч нэг юм том үйл үйлдвэр гэдэг одоо машины үйл ойдог тийм монголчууд тийм ажил гэдэг. Тэнгүү тэнд чинь манай ээж аав чинь дотроо яг монголчууд ажиллаж байгаа болохоор чинь хэл сурах юмч боломж авахгүй. Тэгэл дандаа хүүхдүүд нь л одоо мэгчээрээ тараал яваад эмнэлэг үзүүлээд авах тийш очиж авах гэдэг хүүхдүүдээр дагуулж орчуулах гэсэн. Тэнгүүд нөгөө манай монгол хүмүүс чинь бараг нэг үлдвэрчнээ монголчуудаас нэлээд монголчууд байдаг гэсэн шүү. Тэнгүүд тэд нар нь
ингээ орчуулга хийгээд гэж тэгээ орчуулга хийгээд гэж айгүй их тэгэж орчуулга хийсэн шин. Хүүхд тахасаа. Тэнгүүд нөгөө монгол хэл маань бас давхар юу ачт юм шиг үлээ мартагдахгүй тий. Нөгөө байг хүмүүс орчуулгыг яваад нөгөө монгол хэл уул нь мартахаар бол боогч жоохноос байгаас гэж байна шүү дээ. Тэнгүүд нөгөө орчуулга хийгээд энэ чинь энэ төдөө шүү нөгөө хүмүүс ойлгохгүй манай монгол хүмүүс нэхлээ ингээд ойлгохгүй ч чи юу яриад нэг тэнгүүд чинь нөгөө өөртөө хэлээд за дараа нь ингээд нөгөө өөр хүн орчуулга хийж байгаа юм байна тий. Аль зэнийг нөгөө орчуулга ингээд мэддэг болсон ингээд тэгж байгаа. Одоо шинэ нэмэлтээр ингээд орчуулга хийгээд явж байхад ингээд болж исэн хөгжилтэй явдал байдаг. Тийм байдаг шүү дээ. Манай монгол хүмүүс чинь нөгөө би ч нөгөө ихэнх цагаа чех хүмүүстэй өнгөрүүлдэг гэсэн болохоор нөгөө монгол хэлдэж муу байсан. Тэгээд нөгөө чех хөтөг бол ярьчаад байдаг. Монгол руу яахаар нөгөө ахын дэж чичээд ярьж нь ойлгож байна намайг гэдэг ингээд хэлдэг. Тэгээ нэг ахбараа яг тэгжээсээ нөгөө юун дээр нөгөө өрхийн имлэг дэж бүхэн өрхийн имлэгээр эхлээд амжиж ш. Тэгсэн чинь ингээд миний далаар өвдөд байна л гэд тэгээд тэгсэн чинь би бүр тэр даалын хэлэхгүй тэг яаж тэр ингээд нэг хүүхдээс болохоор ингээд нөгөө эмчтний яг хэлж чадахгүй ингээд зогсоод байсан нөгөө ах маань бүр өөрөө ярьж байгаа байхгүй. Тэгээд орс юу чиг хэлж байгаа орс хэлтэй төстэй шүү дээ. Тэгсэн чинь тэр ах маань миний ингээд тэгээ сэдэмдээсээ өвдөд гэж бодохгүй сэдэмдээсээ жуулнаа чекэр бол даалын тоохгүй тэр ах маань даал гэж хэлээд миний талаар өвдөд байна. Хоёр талаар хатгаад байна ч гэлээ өвдөд байна гэдэг. Тэгж аим хэлсэн чинь би ч бүр инээгээд энэ надаа юу болчихвол тэг орд байлцсан тийм. Гэтэ ер нь бол амар хөвчлөлтэй зүйл амар болдог та нөгөө ингээд энэ чиг чинь амар олон хоттой тасгадад тэнд ингээд бас олон ингээд өөр үйлдвэртэй ажилладаг өөр ингээд бидний үеийн хүмүүс аяг байгаа штэ. Тэг бид нар чи хоорондоо амар контакттай. Тэг чиг чи хаврын байр гэж болдог. Тэгээд тэрүүгээр аяг танилцаж мэлсэн. Тэг хаврын байр болохоор бүх монголчууд нь цуглаж агаад тэмцэн зохиогоол сакс болбол гэлэнц ширийн хэсэгт тэмцэн. Тэгвэл бидний үеийн хүмүүс тэнд ингээд очиж аяг хөргөө нэгдээгээ танилцаад өө жаалаадтай дээ. Тэгээд дугаар муугаараа солилцоо. Тэгээд тэд нар маань ч гэсэн амар хөрх юм байна. Ингээд орчуулганд явган манай монголчууд ингэсэн тэгсэн ингээд амар хөрх юм байна гэх тийм. Ер нь чехт нь одоо Европын орнуудаас хамгийн их монголчууд байдаг орн нэр нь аль нь? Чех үү? Унгар уу? Ялгаагүй хаа. Монголчууд чинь ялгаагүй байдаг шүү. Унгарчин ч гэсэн бас нөгөө үйлдвэрлэл ихтэй болохоор. Тэгээ Унгар чех рүү ч нэг дээрүүд монголчууд явж байсан юм шиг санагдаж байна. Бүр дээр 90-д оноос нөгөө тэгээ солилцоо хэлцэж маяг ингээд авирах гэж явж байсан юм шиг үлдээ маань. Тэгээ сүүлд бол бүр амар гэсэн. Одоо бол агай монголчууд монголчууд одоо хаасахгүй л одоо шивэд басаж гэсэн. Хана ер нь одоо Европын ямар улсуудтай амьдарч ирсэн амьдралын туршлагатай. Би Чехэд бол бүр ингээд уусаа амьдарч байсан. Тэгээ сургууль нь болоод үргэлж тэгээд ээж маань төрсэн ах нь Австрид амьдардаг. Австрийн Салцбург хотоос айгүй 30 км жижигхэн тосгонд амьдардаг. Айгүй гоё хотод Санкт Гэлтэн гэдэг нөр. Тэгээд тэнд бас нэг 3-4 жил амьдарсан шүү. Тэгээд дараа нь Бэлэг рүү гээд манай ээжийн төрсөн дүү Бэлэгт амьдардаг. Бэлэг Антверп хотод амьдардаг. Тэгээд тэнд Бэлэгт бас нэг 3 жил амьдарсан. Тийм. Хоёулын нэг аяг дэлгэрэнгүй ингэж яриа шүү. За тэгээд жилээс ихэхгүй байлаа гэж дэлгэрүүлж. За тэгвэл Чехт одоо ойролцоогоор хэдэн жил болсон гэсэн үг вэ? Чехэд нэг 20 жил болсон. 20 жил. Тийм. Гэтэ би нөгөө Чехэд аягүй буцаж очдог гэсэн. 90 очинд Австрид амьдарч байгаа жирэмсэн болоод тэгээ Чехд очиж төрөөд тийм тэгээ Чехэд бол 90 очин байсан. Гэтэ Чехд яг сууршин бол эхлээд бол 20 жил болсон. Нэр Чехд төрөх гэснээс нэр одоо шинэ гадаад байгаа монголчуудын асуудал гардаг шнэ. Төрөх одоо төрөлтийн асуудал зарим одоо орнууд гэх юм Австрали, Америк гэх юм аягүй өндөр төлбөртэй ингээд үйлчлэгүүдийн нэг гэдэг шүү дээ. Европт эсвэл Чехт ч юм уу энэ талын нэг одоо тогтолцоо үйлчлэгнэр ямар шүү гэдэг вэ? Тийм тэгэл нөгөө эрүүл мэндийн даатгалтай байвал тэгээд ер нь юм байхгүй. Би ч гэхдээ нөгөө угаасаа жоохносоо байсан болохоор нөгөө эрүүл мэндийн даатгалтай байсан болохоор тэр нөгөө ямар ч төлбөр төлөөгүйгээр төрж ирсэн л да. Тэгээд бусад хүмүүс нь бол нөгөө ажил хийж байгаа юм чи татвар төлж байгаа юм чи эрүүл мэндийн даатгалтай байдаг болохоор тэр тал дээр Чехт бол нэг тийм төлбөр төлөөд байдаггүй л байдаг гэж би бодож. Би өөрөө сайн мэдгүй юм. Бусад юм сайн мэдгүй юм. Одоо чинь Италид бол төрөлт ер нь бол үнэгүй өгдөг.
сасны бүх зардлын ирээд ирэх үеэрт бол бас даатгалаа. Тэгээ ер нь бол Европод бол эрүүл мэндийн даатгалаа авах чухал юм шиг санагдаж байна шүү дээ. Заавал тэгвэл гэхгүй одоо нөгөө нэг тий зөвөр мөр наацхан зөвөр ч юм уу эсвэл дээрээс нөгөө тэгээ шүд өгдөхөөс ахвал тий. Тэгээ шүдэн дээр бол үс хаанч амар үнэтэй. Гэтэ яг эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлтэй. Тэгтээ даатгалаас нь тэгээд өөдөлждөг ч юм уу. Ер нь чех хүний одоо энэ онцлог зааран шиг онцлог гэдэг ч юм уу. Ер нь тэр хүмүүсийн бүлэг хүмүүсийн ер нь тэр онцлог нь ямар байсан бэ? Одоо байдаг вэ? Би одоо ингээд одоо шүүдэд амьдарч байгаа шүү дээ. Шүүдэд амьд 4 жил болж байна. Тэгээд Бэлгт амьдарсан, Австрид амьдарсан гэл ингээд яа харж цаар. Тэгээ ингээд амьдраад үзэж манай чех хүмүүс болохоор нэг тийм жоохон тийм хэл мэдгүй улсуудад жоохон тийм нисгэг зан гаргадаг шиг санагдсан. Тэгээд жоохон нөгөө би чи жоохноос эхлээд хэл мэдгүй байхдаа тэгээ жоохон тийм юм. Дараа нөгөө хэл мэдээд ирэнгүүч нөгөө ингээл ярихад нөгөө хүмүүс арай өөр хүлээж авдаг. Хэл мэдгүй бол чи манай тэр нутагт амьдардаг одоо оронд амьдарч чи манай хэлээ сурч чадна надад ярмаар гэдэг ч юм. Тэгтээ орчуулгыг явж байгаа ч гэсэн харж ирсэн тийм хэл мэдгүй хүмүүс. Гэтэ яг гайгүй бас нэг чигчүүд манай монголчууд аягүй хэлтэй гэдэг чинь манай монголчууд ээлтэй гэдэг чинь ямар сандаа бүр нэг гэдсэн үлсэхгүй гэрлэн хариулахгүй орно гэдэг тийм манай монголчууд тийм яриа гаргацсан шүү дээ. Тэгээд сонсоод бодоод ах нэр тийм жоо манай монголчууд энэ ингээл үрж ирэл бөөнөр тэг хамгийн гол нь гоё бичгээр мэдэг гэдэг ажлын гэрээгээр ирж бичгээр мэдэг хвчлэн Монгол чигтэй мэдэг хүмүүсийн хвчлэн бичгээр мэддэг байдаг учраас бүх юмдаа хамрагдаа явдаг болохоор нөгөө чиг хөтөн ч гэсэн айгу гэхдээ одоо бол гайг болсон билээ хайрцангуй нэг айгу олон орнууд хүмүүс ирж мэрж байгаа болохоор хөдөө захаараа жоохон тийм нэсгэл байгаад санагдаад байна надад. Тэгээ одоо ингээл өөр орнуудаар амьдрал үзэхэд бол чигтэй жоохон тийм нэсгэл заа жоохон хамгаалцсан байдаг юм даа л гэж бодсон тийм. Монголд бол тэгдэг шүү дээ. Гадаад нэг бол. Тэгээ гадаад хүмүүс. Тэгээ манай монгол хүмүүс чинь гэхдээ өөрсдөө гадаад хүмүүстэй айгүй найрсаг ханддаг шүү дээ. Тэгээ айгүй найрсаг яа. Тэгээ зочлон тоо тэгээ ингээл сайн уу юу ингээл тэгээ айгүй над энд чинь бол нэг тэгэхгүй шүү дээ. Гэхдээ яг чек талаас жоохон хүүтэн гэсэн үг үү? Тэг жоохон ер нь бол Европ хүмүүс чинь хүүтэн хүмүүс байдаг шүү дээ. Бодлоо энэсэн. Тэгтээ яг гайгүй гайгүй л гэдэг. Одоо мэдгүй би ч бод нөгөө Европ хүмүүстэй чи ингээл амар яриад. Тэгтээ болж байгаа чек тал жоохон тийм юм шиг надад санагдсан. Тийм. Өөр одоо чекийн талаар одоо давуу тал, сул тал хүмүүс бас их сонирхож байгаа одоо. Чект бол яг гэр бүлээрээ суушаа амьдрахад амар тухтай юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ингээл хүүхдүүд нь ингээл айгуу боломж ихтэй тий ингээл нөгөө ямар сургууль яах юм ингээл ер нь гэхдээ бүх давуу тал нь нөгөө чек бүгдээ бичгээр мэддэг учраас бүх юмны одоо тий одоо хэдийн Монголд байсан ч гэсэн улсаас авах ямар вэ гэх бүх юм хамрагдаад ингээл амьдрал давуу тал юм жоо ихтэй юм шиг санагдаад байна шүү. Одоо юу хамрагддаг асуудал шиг байна. Тэгэл одоо шууд ирээл хүүхдийн мөнгөнд хамрагдаж болдог. Хүүхдийн мөнгө тийм хүүхдийн мөнгөд нөгөө улсаас хүүхдийн мөнгө гэж авдаг шүү дээ. Тэгвэл чек улсаас тэгэж авах. Нөгөө орон болгон тийм байдаг л та. Гэтэ надад зүгээр нөгөө чек амьдарч байгаа монголчуудаараа нөгөө яг үйлдвэр ажиллаж болох ажлынхаа 8 цаг гэж хасан бүтцэн даам орчдаг. Тэгээд тэрүүгээр манай чектэй тэр монголчууд юу их аялдаг болсон гэж ороо аялаад цаг зав гоё ингээд яг стресс багтай юм шиг санагдаад байна. Одоо шин хүүхдийн одоо тэтгэмж мөнгө авлаа ойлцож хэдий ирэмж юм. Би одоо чекээс гараад бодчихжээ. Тэгээд тэр үед бол би бол өөрөө хүүхдийн мөнгөөс 500 крон л авдаг гэсэн. 500 крон надад крон гэсэн үү? Тийм, чек чи кронтой. Крон гэх мөнгө. Крон шивэд адилхан. Тийм, шивэдтэй адилхан. Шивэж мас крон, шивэж сек гэдэг чек болохоор крон гэх. Тэгээд 500 крон л авдаг гэсэн. Одоо л нэмэгдсэн баг уу? Тийм. 50 евро гэсэн үг харилцаар. 200 төгрөг. 50 евро хүрхгүй хаа. 40 евро. Тийм л одоо хэдтэй бол 500 крон явсан 500 крон төрөд авдаг гэсэн. Тэгээ нөгөө 10 хэдэн нас 16 нас хүрэхээр нөгөө одоо Монголд бол иргэний өмнөх авдаг шүү дээ. Чехээс адилхан. Тэгээ 16 наснаас адил өөрөө л авч эхэлж үзчихсэн шүү дээ. Одоо тийм давуу талтай тийм. Тийм тэгэл өөр за тэгээ өөр ч одоо бас тэр газар удаж харсан юм. Яг ингээд ялан давуу тал нь судал тэргээс. Тийм.
Тэгээ чехт болохоор нөгөө багасаа англи өсөд хэлийг сурцсан болохоор нөгөө бүх юм ингээд нэг юм амархал юм шиг санагдаад байдаг шүү дээ. Надад ч одоо тэгээд давуу талтай юм шиг. Гэхдээ би одоо чехээс гараад удчихжээ. Тэгээд одоо сайн мэдгүй тэгээд ярьж чадахгүй юм надад зогсоо. Үс одоо нэдэлж шүү дээ. Нэдэлж юм уу? Яа. Гэхдээ яг би чинь 2015 онд чехт ингээд тэгээд хүүхдэд төрүүлжсэн байхгүй. Тэгэхэд ингээд амар гоё ингээд бид тэр Австрид ажиллаж амьдардаг гэсэн чигсэн чехтэй төрөе гэж бодоод тэгээд чехтэй очиж төрсөн. Тэгээд тэгж яах ингээд амар гоё хүүхдэд авч маавал ингэжсэн бол надад айгүй гоё тийм чех юм гоё тийм айгүй ойрхон санагдав. За тэгээд хоёулаа чехт ер нь яаж амьдарч байсан талаар ярьлаа тий. Тэгээд дараа нь аль орн руу явж амьдарсан бэ? Яагаад? Чехэд ер нь тэгэл хүүхдүүд ер нь айгүй тийм завгүй л ээж аав айгүй завгүй болохоор маань дил хүүхдүүд нэрс ингээл нөгөө багас нэг цаг ажил хийдэг юм нэг тэмцгүй байдаг байсан. Тэгээд чех нэг намайг дунд сургуулийн 4 курст орсон чинь эдийн засгийн хэмжээлэлд үйлдвэрүүд нь бүр хаагдаад чех үйлдвэрүүд бүгд хаагдаад ихэнх нь хаагдаад манай монголчууд айгүй олноор ажилгүй болоод тэр үед монголчууд буцаад зарим нэг бүр ингээд буцаж чадахгүй хүмүүс нь чех хүмүүс айгүй тусаж гэр мөртөө байлгацдаг тийм байсан. Бүр тэр зургт мөртөө гардаг гэсэн нөгөө зарим нөгөө юу гэдэг гадны хүмүүс л хөвчлэн байгаа шүү дээ чех үйлдвэр ажиллаж гэж. Тэгэл зургатаараа энэ хүмүүс ингээд тий ажил эдийн засгийн хэмжээлэлд ор харангуй болж шүү хичээгээд айгүй их нөгөө тий Монгол явдлаа манад байна гэж нэг хэсэг тийм болж байсан. Тэгээ би дунд сургуулийн 1-р курст орчоод байжсэн чи манай ах ч одоо тэр 5-3 хүүхэдтэй альж амар их одоо хүүхэдтэй айлдаг гэсэн. Тэгээ ээж авирт айгүй санхуд амар хүн нөлөөлөв. Тэгээ би чи тэр үед 15 настай байсан болохоор манай ихч битэрийг ер нь тэгээ ажил хийгээд тэгээ би нэг жилийн чөлөө аваад Австри явчихсан. Тэгээ тэнд очиж цагийн ажил хийж гэлэг өмнө болж тэгдэг байсан. Тэгээд тэгж аах удаа Австри явж үзсэн. Тэгээ ажил хийгээд тэрнээс хойш ер нь 100 болгон Австри явчихсан. Яаж хаахын очиж зуны ажил цагийн ажил гэдэг яг нөгөө Еврогийн хааштай болохоор чект нөгөө салхаг охин болж ирдэг. Евро өндөр хааштай болохоор тэгээд гэтээ нөгөө чекэд бас цаг одоо зуны амтаа цагийн ажил хийдэг гэсэн л та. Ресторан зөөгч буудалтай. Тэ ажилч мэдлэг гэдэг. Гэтээ яг Австрид ажиллахаар нөгөө цаг нь айгүй боломж юм. Тэгсээр энэ цалин гайгүй юм л гэдэг. Цаг нь боломжийг хэдээс орнд ажиллах вэ? Яг нөгөө юу хуулийнхаа дагуу л ажиллана. Чекч юм болохоор ч юм жоо уурт нөгөө цалин баг мөнгө жоо цаг нь өндөр байдаг байхгүй. Илүү нарийн илүү илүү одоо нэг 10 цаг мөнгө ажиллаж ирсэн яах гэдэг те. Тэгээд Австрич тэр 10 цаг ажилласан тэгээ үнэлгээний чинь би 3 цаг ажиллаж болчтой ч юм те. Австрич тийм ялгаа. Австрид өдөрт ажиллаж байгаа цаг нь болохоор хэдэн цаг вэ? Ажилд нэр нь бол 8 цаг байдаг л та. Гэхдээ яг яг Чехээс ингээд нүүж ингэж ажиллаж байхад бол нэг энэ Чехт бол ингээд 10 цаг маяг ажиллаад авч байгаа нэг 3-4 цагт ажиллаад авчихлаа тэгээд цацаг 3-4 цаг ажиллаад тий болыг дог гэж үтгэж боддог гэсэн. Гэхдээ яг мэдээж илүү цаг ажиллах илүү хүн бол аана л та. Одоо чи тэнд Австрид ямар ч өдрөл ажилладаг? Манай юу ээж ах одоо нах зах маань бол сонь тараадаг ажилладаг гэсэн. Тэр нь болохоор нөгөө шөнөөр ажиллана. Одоо шөнө 12 цаг гэж гараад өглөө 7 гээд ороод ирдэг ч юм уу тий. 6-аад айл болгоно нөгөө сонингийн өглөөний сонингийн л гэсэн гэртнээ авч өгдөг тийм ажил гэдэг гэсэн л та. Тэгэхээр эхлээд ахтаа зөөх сонь тарааж өгдөг. Надаа нөгөө Америкэн үзгээр нөгөө ингээд хүүхдүүд дугуйтай сонь тарааж тэр шиг ямар санагдсан байх ч үгүйс нөгөө машинтай явж байгаа айлууд юм хол тэнгууд нөгөө гэрийн хууданд нь пост аваад шууд хайцсан сонин гэж эхлээд л зүйлд нөгөө шөнөөр ингээд босоод тах чинь амар хэцүү байгаа даа. Тэгээ манай нахцаа бол тэр тийм ажлыг олон жил хийсэн л тий. Тэгээ тийм ажил хийж байгаа. Тэгээд жоохон герман сураад Австрич герман гэдэг. Тэгээ герман сураад тэгэл янз бүрийн цаг ажил хийсэн тий. Одоо нөгөө одоо буудалд ажиллах ч юм уу тий. Ресторанд ажиллах ч юм уу. Гэтэ ер нь ингээл нөгөө
гайгүй ажил нэг тийм татвар матав төлөхгүй ажил айлын ажил гэдэг байхгүй гэр айлын гэр цаалдаг тийм ажил хийдэг ус нөгөө 100 бид нарт ч юм бол айгүй боломжтой ажилладаг байхгүй тийм ажлуудаа ресторанд туслах хийгээл те хийж үзээгүй байхгүй жоохносоо тэгэл айгүйх ажил хийдэг гэсэн шүү дээ. Ажил. Тэр ихтэй айгүй сайн байсан нөгөө ээж өөр ингээл зам болохоор яаж ажил хийх та нар те юугаар одоо мөнгөний үнцнийг ингээд та нар одоо мөнгөө яаж зарцуулдаг мөрчилдэг тэрийг сайн ойлгох гэх. Тэгээ багасаа тийм ажил хийж байгаа бас айгүй юу гэдэг мөнгөдөө бас те одоо тэг хялгч мөнгөч байт юм байна. Тэгээ дээрэс нь чефт ер нь хүүхдүүдийн баачид ер нь баа нас ер нь тэмцэл өнгөрдөг ерөөсөө зөв болохоор ээж аав нь ажил хийгээл явуулдаг ажил хийдэг цагийн ажлууд айгүй хийдэг. Чефтэй бид монголчууд хүүхдүүдэд тэгж илүү их ажилд болж тэгж угаасаа тэхээс өөр угаасаа арга байхгүй тэр нөгөө яг ингээ ээж аав нь хөрхийн өдөржингөө үйлдвэр төр чи зарим үед хонж намаа жоох мэж ээж өөр нөгөө үйлдвэрт хонж ажилладаг гэсэн их хөрөөл их тусмаа их цалиа авдаг. Тэгээд тэр үед нөгөө манайх ээж авчдаа 3 хүүхдээ хэрэг айгүй хүүхдтэй байдаг гэсэн. Тэгээд юу байдаг гэсэн шүү дээ. Ээж аваа нь хонж ажилладаг айгүй. Тэгээд ихч маань ингээл ерөнхийдөө ингээл тэг хоёр дүүгээ хараад хоолнд энэ хийгээл. Тэгэл яг 15 нас үдчихэд нөгөө зуны амралтын ажил их насанд хүрчихэж байгаа байхгүй. Тэгээд айгүй тийм ажил хийж юу байдаг гэсэн. Тэгээ чихэд ч нөгөө монголчуудын байр гэж анх болдог юм байсан. Одоо бол нөгөө хурж ирж байгаа монголчууд ингээ байрны төгслийг ингээ амьдарч болтой. Тэр үед бол намайг анх чех бэрж яхад чанд ч 2001 онд хүрчтэй. Тэнгүүд нөгөө үйлдвэрийн ерөөсөө монголчууд ажилтаа байрладаг байр гаргацсан. Тэгээ тэрнээс нэг юм өрөөнд тэр нийтийн байр шиг бариад байсан. Нэг өрөөнд нэг айл, хоёр өрөөнд нэг айл олол тэгэл тэгэж амьдардаг гэсэн шүү. Тэгэл тэгэж тэр олон ажилчны хүүхдүүд нь ингээл надад зөв хүүхдүүд хүчнэл болол байгаа ш тэ. Тэгэл хоорондоо өдөрт нэгэндээ айгүй ханаад хичээл номдоо туслаад айгүй тэгэж өссөн ш тэ чигт. За дараа Австри ер нь ямар ч одоо Чехээс ялгаатай байсан зүйлүүд нь ер нь ямар зүйлүүд ялгаатай байсан бэ? Австрид зүгээр ингээ монголчуудын хувьд гэх юм уу Австрид оюутан хүмүүс авахтай гэдэг үсэн нэлээ. Чехч бол ер нь гэр бүлээр л амьдарч ажил хийдэг хүмүүс. Ажил хийдэг гэр бүлээр амтэр ингээл ер нь гэр бүл хүүхдтэй гэл ингээ олоолаа. Австрид болохоор илүү залуу хүмүүс ихтэй оюутнууд ихтэй сургууль сурдаг их сургуульд сурж байгаа. Тийм оюутнууд ихтэй байсан. Тэгээд Австри хүмүүс нь ч гэсэн нөгөө угаасаа одоо тий гадны хүмүүс ихнээс одоо Австрид ингээл нөгөө суушаад амьдсан байна шүү дээ. Тэнгүүд хүмүүстэй айгүй найрсан ханддаг. Тийм хүмүүс санагдаж хамгийн нөгөө Чехээс Австрид руу нөгөө хэл нөгөө Европ орнууд хэлээ нэгэл яг тэгэж явж үзэл анх удаа Австрид бүрээ вау гэж байчихсан шүү дээ. Ямар гоё газар вэ гэх тий. Тэгэл хүмүүс нас юм байт юм байна гэл тий. Хүмүүс нь айгүй яадаг л чихэл мэдгүй чи ийм хийж чадгаа ингээд сургаад за тэгвэл ингээд чи манай ресторанаас эхлээд ажил гэл тэгэхээр нөгөө Австрид нэг тосон очижсэн болгоод чихэл доор ресторантай дээр явах бодолтой тийм нөгөө нэг юм аялал жуулчлал яг юм хүмүүс яг аялж явах очдог тийм хотойсэн тэр манай тэнгууд яг тийм юм их нөгөө доор ресторантай дээр бодолтой тийм хаус нэг шүү дээ. Тийм газар амар хийсэн болохоор тэгээд хойч дараа хэл сурч байгаа бол дараа зөөгч ирээ гэл тийм. Боломжтой гарч игэл тийм. Тэгээд хүмүүстэй үгүй хэлмэлээд үлчил мэддэг бол одоо нэг туслаад авчээ тийм. Ийм юм ажил хийжээ гэл тэгснээр дараа ингээ хэлэн өтрөө чи зөөгч гэдэг нь бод гараад ингээ ажиллаад өнгөлөө гэдэг юм лээ. Найрс хүмүүс. Тийм ер нь бол найрс хүмүүс гэдэг лааст хүмүүс. Би ч нөгөө Австрид анх очичаад жижигэн тосгонд ч очсон байсан. Тэгээд тэгсэн чинь нэг өвөө ингээ малаагаа аваад ингээд мэдлдэг байхгүй. Би намайг таниад байгаа юм байна. Намайг одоо яаж таних юм бол гэж айгүйх бодож байсан шүү дээ. Тэгсэн чинь угаасаа нөгөө нэг өглөө алга тий. Нэг дээр ингэж айгүй гоё ирчүүд нь маа тий. Малаагаа аваад тэгээд тий ингэж айгүй мэдлдэг тийм хүмүүсүүд гэдэг юм лээ. Тэгээд чигс жоо ялгаатай тэр гэсэн шүү нэрээ. Чигт бол нэг тийм анзаарагдаагүй. Үгүй яах юм мэдлээд тахгүй гэж байна. Шаардлагатай. Яг нөгөө таньдаг хүмүүстэйгээ ярих гэж байна. Нэг өглөө одоо ямар нэг үйлчлэгийн газар руу сайн байна гэж мэдэн шүү дээ. Юунд яг бодомжтой дагах шиг танихгүй хүмүүс гэж байна. Нөгөө сайн уу гэж юу мэддэг юм лээ чиг. Тэгээ Австрид яг тэр жижигэн тосгонд очсон байсан болохоор бүр
чинь нөгөө нэг яг хасан хуцаа болохоор яг үндэсний хувцас үнсчдэг. Австрали ер нь яг тийм нэг үлээ. Нөгөө манай навчууч яг дээдээ үнсдэг шүү дээ. Тэгэхээр яг хасан бүтэнсэн ер нь тийм амралт тийм өдөр жоохон үндэсний хувцас үнсдэг. Авструуд тэгээд германаар ярьдаг тийм. Германаар ярьдаг. Герман хэлээр ярьдаг гэсэн. Австри үндэстэн ер нь германтай төстэй гэсэн үг ер нь би яг сайн мэдэхгүй л байна л да. Би бас тэрийг нь сайн мэдгүй нөгөө. Гэхдээ яг хувцас ч гэсэн үндэсний хувцас ч гэсэн аюу герман хувцастай төстэй юм байд юм л шүү дээ. Бараг нэг ялгаа байхгүй юм шиг. Хоол мод хоол нь адилхан баха. Ер нь Европ орн ч жоохон юм төстэй хаана шүү дээ. Жоохон нэг юм ялгаа байдгүй юм шиг санагдаад байна шүү. Бүгдээрээ л нөгөө юу гэдэг те нөгөө гахам хавь гэдэг шүү дээ. Эдгээр чинь чигт бол гахамыг хөлмөл гэлээд Австриудаас адилхан л байсан те. Тэгэл нөгөө төмсний нуушмуу шиг идэд тэр нь Европод хоорондоо жоохон адилхан хоолтой юм шиг санагдсан. Тэ. Австри ер нь одоо ингээд хэдэн жил амьдралаа Австрид? Австрид 3 дүү. Гэтэ яг нөгөө зуны амралтаар явах очтод байснаа тооцол их унтсан л та. Гэтэ яг нөгөө өөрөө дараа нь суушаад ажиллаад амьдраад 3-4 жил болсон. Тийм 3-4 жил Австрид Салцбург Мозарттай гэдэг шүү дээ. Яг Мозартын хот гэдэг тэнд ажиллаж амьдардаг гэсэн. Тийм. Ерөнхийдөө ингээд Австридтай амьдралын туршлага ингээд бацаад ингэж өмнөх юм бол ямар Австрид бол амар гоё тийм тайван юм шиг санагдсан надад айгуу тийм тайван. Ажлаа хийгээл гэртээ тийм ингээл амралт ажлууд ингээл гоё цогц. Надад бол Австрид айгуу гоё тайван юм шиг санагддаг. Тийм ажлаа амьдралахад их зүгээр дайжгүй юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Одоо шинэ Италид бол хүмүүс ингээд яах гэдэг юм. Одоо ажиллахын төлөө амьдрах. Амьдрахын төлөө ажилладаг хэрэгтэй бол тийм enjoy байх юм шүү дээ. Тийм тийм халамжтай юм дээ. Тийм одоо амьдрал юм их та. Австричууд бас ер нь тийм байх шүү. Нэг гэр бүл сэтгэл нөгөө айл амарлын амралт өдрөөр гэр бүлээрээ цагийг өнгөрөөдөг. Тэгэл манайх одоо энэ хасаа өдөр ингээд багшаач гэрэл гэж чи ирэхүү гэж одоо Австраа дагнж юм уу тийм ингээд өрдөг айгу тийм гой санагдсан. Тийм гэр бүлсэг ингээд тийм байд юм билээ. Ялгаатай юм. Тэгээ одоо бол Шведэд ирээл амьдарч чадвал зүгээр үнэхээр л ажилчлаа амьдарч штэ. Тэгээ өглөө харанхууд гараад орой харанхууд орж ирээл яаж ч нөгөө өглөө айгу эрт харанх болчтой штэ 23 цаг харанх болчтой. Тэнгүүд ерөөсөө яг тэгэл ажиллахгүй л болохгүй юм чинь ерөөсөө тэгэл. Манай монголчууд айгүй их ажиллаж амьдардаг шүү дээ. Нөгөө хүүхдээ унтж яхад нь ажилдаа явал унтж яхад нь орж ирнэ гэдэг шиг л тэгээд л айгүй их ажиллаж амьдардаг шүү дээ. Зарим одоо барилгын ажлууд 5-аас эхэлж байгаа шүү дээ. Тийм өглөө одоо ер нь бол эртээ ч юм шиг санагцаа. Надаа би Шведэд ирээд анх ингээл нөгөө 6 цаг ингээл ажилдаа одоо 6 цаг би анх ирээд кофе шопт ажиллаж орж ирсэн аахгүй шүү дээ. Тэгээд өглөө ингээд цус пик ерөөсөн. Одоо тийм ветеран айгүй пик хүмүүс айгүй эртэж ажилдаа явдаг юм санагдсан. Надад ер нь бол чиг гэж юм болохоор ч юм уу эсвэл өөрөө өглөө явахаар нэг тэгж энэ Швед шиг тийм их байдгүйс анзаарахгүй өглөө ажилдаа ажилладаг автобус нэг юм сэлэх хүн ч гэдэг юм тийм. Энд бол тэр метро дотор нь бол пик угаасаа ажил нь айгүй эрт эхлээд эрт тарчдаг. Тийм эрт тарчдаг. Одоо шүдээс эхлээд дэс тийм тах ойлцоор. Манай кофе шоп бол 6-аас онгож байсан шүү дээ. Эмнэлгийн том юм эмнэлгийн нэг давхартан кофе шоп манайд байсан аахгүй. Тэгэл ерөөсөө 6-7 гэл нийгэл байсан шүү. Тэгэл тэгэхээр ч нөгөө Стокгольм чаж том бот болохоор нэг ажлын заавал нэг гэрээс жоохон хол байгаад байдаг л болохоор хүмүүс эрт босч айгүй. Тийм аагаад байдаг болохоор тэгэл ялцчихгүй нэг 30-40 минутын өмнө бол заал гаргал яаж байгаа юм. Тэгжиж ажлын цагтаа амжина. Тийм тэгэл би ч өглөө би ч нөгөө Стокгольмын нөгөө нисгтэй орхиод дүүс анх ирчээ. Тэнгүүд ажилбаа нэг хотел төвд байгаад байдаг. Тэгээ яалтчгүй нэг цагийн өмнө бол гарч байгаа юм чинь. Тэгжиж ажлын цагтаа амждаг. Тэгэхээр яалтчгүй бол гарахаар бөө ингээл өглөө кофе барьсан. Айгүй их л нөгөө эртэж хүмүүс шиг санагдаж
мэддэг шүү. Яг Японтод шүү дээ юу. Магадгүй ах шүү. Айгуу тийм эртэж бол шивэд хүмүүс айгуу эрт ажлын хэсэг эрт харцгаачдаг байдаг болохоор тэгээ ер нь бол автобус метрод бол пигэл яддаг шүү дээ. Өглөөний нэг 7-8 хүртэл ачаал ихтэл пигэл яваад. Одоо шинэ байгаль цаг өрөө үед ингээд энд игээд байнгын бүрхөө гэдэг ч юм уу бороотой нар их баг үздэг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ одоо цаг уурын нөхцөл ийм байна гэдэг нь бас хүмүүс итгэцүүд их нөлөөлдөг юм шиг анзаардаг байхгүй. Тэгээ чи хүүтэн гэх юм. Тийм ер нь бол нөгөө байн харанхуй байдаг шүү дээ. Ер нь бол ихчлэн өглөөний цагаар бол айгу урт одоо өвөлтэй дээрэс нь эрт харанхуй болчтой. Хүмүүс сэтгэл зүйд бол нөлөөдөг байхад байн харанхуй хүүтэнд ингээд байгаад байгаа юм тийм хүмүүс нь тийм одоо би ажил хийж явж байгаа бидний хувьд бол жоохон тийм сэтгэл зүйд нөлөөлсөн юм санагдаад байдаг шүү. Ер нь жоохон нэг юм гониглаад байдаг шүү дээ. Цаанаас нэг юм гониг мэдрэгдээд байдаг шүү дээ. Тэгэл яруу ингүүдээ тайван дөө гэсэн нэг тийм хүмүүс л байдаг шүү дээ. Юу ч энэ сайн сахаар нэрлээс өө ажлаа хийлээ чи ядраад байна нөө гэдэг. Нэг тийм юм жоо ганцаа надад бол яг тэгээд санагдсан. Би бол ирээж байгаа юм ганцаа чижсэн тэгээд тийм гонигтай ч юм шиг тийм эрт харахгүй болоод байгаа юм тийм. Эрт харахгүй болж байгаа нь баг 3 цаг үйл харах болж байна. Тийм. Өглөө ямар ч сая 7 молоо гэж адлыг өглөө болж байгаа шүү дээ. Дөнгөж. Тийм өглөө дөнгөжлийгээ ороод тэгэл 2 3 гэж харахгүй болчихсон шин. Тэгэл 3 4 гэж гэртээ харж байгаа. 2 3 гэж харах болж байна. За 3 цагийн үед бол нэг бүрхэг болоод гэдэг шин. Тэр нь харанхуй болсон байдаг шүү 3 цаг маа үед. Өдөр өсөв шүү. Тийм өдрийн 3 цаг маа. Тэгээ шүн энэ харанхуй амар урт яд шин. Тэгээ 100 нь болохоор бас аягүй санаа юм чинь 100 болохоор чи 11 гэж тэгээд байгаа л энэ. Яг 5 6 сар аягүй гоё шиг үү. Одоо 7 сард л нэг юм ерөөсөө цагаан шиг тий. 6 сар 6 сард тэр нь 5 сар 6 сар тэр нэг хвчлэн тэгээд 11 гэхэд тэр ингээл гэгээдээ байсаар яаж байгаа шүү өглөө болчихдог. Ерөөсөө нарч харахгүй тий. Нэг жарахгүй ер нь жарахгүй шүү. Ямарсаг одоо ингээд нөгөө би ч нөгөө 13 дахь байнд амьдардаг байхгүй байсан гэж. Тэнгүүд тэнд болохоор 13 дахь person гаргаж өглөө болохгүй байгаа юм. Юу орой болохгүй унтаж чадахгүй. Тэгээд би шүүдэд гаргаад үзэхгүй балконтой байсан ч үгүй л хөшиг ингээ хаацсан ерөөсөө. Юу нар маа гэх юм л оролдгүй үгээс зүгээс тэхээс өөр арга байхгүй байлээ. Унтаж чадахгүй нөгөө байн надад гэгээдээ тий ханахгүй болохоор чи тэгээд нөгөө хүүхдүүд ч гэсэн ээж гадаг гэгээдээ штэ унтахмааргүй штэ ингэж цагийн альзны 11 болчиход байдаг тий. Тэгээд тийм байсан штэ. Тий. Өвөл нь одоо юу гэх юм энэ дараа хүмүүс ер нь хараад байна. Өвөл нь хамгийн их тийм үнэ сэтгэл одоо юу гэх юм ахуйд хамгийн хэцүү ингээд тойлдог гэдэг ч юм уу тий. Зарим тохиолдолд тавар маа болохоор хүмүүс их амаа болдог гэдэг ч юм. Тэр үзүүл би бас хүмүүст ярьж байгаа сонслоо. Энд гэдэг бас ярьж байгаа. Би нөгөө одоо ингээл хийсэн шүү дээ Австрид амьдарчсэн, Чехд амьдарчсэн, Бельгид амьдарчсэн гэлээ. Тэгэхэд ерөөсөө өвөл ерөөс таарч үзээгүй. Австрид ч юм бол амар их цас ингээл амар их цас орно. Цас ордог. Тий. Амар цасраг мөртлөө тийм нэг гол руу оруулсан гिचг шүү дээ. Хүүтэн бол биш. Яг. Гэтэ шүүдэд ирсэн чинь амар жиндүү. Далаа ихтэй болоод ч тэр юм тий. Одоо энэ нуур юм уу? Энэ бол далаа юу хотод нь агиох ингээл гадаа нэг гэсэн нуур ихтэй дээ шүү дээ. Тэгвэл амар даарч үзчихсэн. Тэгэл нөгөө ноолуурын ааш тусаж гэж мэдээл. Нөгөө хүмүүс нэг монголчууд нэг хөр ноолуурын цээж чиг үсээ яваад байсан. Яагаад гэдэг нэг юм бор хөхтэй яга энэ дээр тавьчихсан нэг ноолуурын хантаасаа үсээд байна шүү. Тэг яагаад энийг үсээд идэв бол чи яг өөрөө ирэл бүр яа юмсэн. Тэр ноолуур чи бид ямар хөнгөн дулаах бэ. Тэгээ угсаа өмсгөөс авах хайгал амар хөлтөө. Бид нар чи нөгөө өвлөний яг нөгөө урт тэгээ харанхуй их байдаг болохоор ялчгүй ингээд дулаахан л авахгүй болохгүй. Тэгээ дээрэс нь автобус унаа удаан хүлээдэг тий. Тэгээ хүлээс тэгэнгүүт ялчгүй юм дулаахан өмсгөл болтгоо. Тэгээ дээрэс нь байнга ингээ харанхуйд яваад хаа өнөхөр мэдээ сэтгэлж олж байгаа юм. Яг гонигтай л агаад байдаг. Ингээл нөгөө шүнэн урт ч юм уу тий харанхуй нурт агаад хаа тэгэл нөгөө юу хаалт штэ. Ер нь бол нэг гарч орё гэсэн нэг найз нөхдөд уулзсан тийм юу нэг хөрөхгүй тэгээ за ажилтаа хэмжээ тэр хүн юм буцаад ганцаар л аяг хороод байсан гэдэг надад найз нөхдөд за маргааш ажилтаа тэглэж ингээл хангуй болж байгаа юм юугүй орой болцсон юм шиг тэнгууд нэг ядраад байгаа юм шиг тэгэл ингээд найз нөхдөд заяагаар ингээл тэнгууд нэг ихвшин цагаа ингээ өөртөө ганцаараа өнгөрүүлэх ихээр амар тийм ганцаар болоод байсан.
Тийм. Гэхдээ ер нь бол шүүдэд байгаа хүмүүс их хвчлэн нэг тийм ганцаардсан хүмүүс юм шиг санагдаад байдаг ч юм тийм. Гонхтой юм шиг тийм юм шиг жаа сайн. Шивэд ирэхдээ бол эрт харахгүй болчтой тийм. Тийм. Өглөөний цагаар угаасаа айгүй урт харахгүй болчтой шүү дээ. Өглөөнд арт гээ одоо орой гэрэж гээ орно. Тэгээ өглөө нь харахгүй яваад ажилдаа явал харахгүй ирдэг. Тэнгүүд чи яг тийм нөгөө айгүй их даардаг бас тэгэл ер нь олж байгаа тийм бас гэртэл байж байгаа жонкер юмс тэгэл ганцаараа байх гэдэг ч юм шиг жоохон санагдаад тийм. Ганцаараа тэгээ жон ганцаардлаг ч юм шиг тий. Тэгээ нөгөө монголчуудтайгаа яг нөгөө таньдаг хүмүүсийн хоорондоо айгүй сүйд байна гэсэн шүү дээ. Нэг гадаа ингээл нэг автобус унаанд орсон ч гэсэн юу яадаг штэ монголчуудгаа айгүй их таардаг шиг байдаг чинь олон хүмүүс санагдаж байна. Тэг хоорондоо айгүй мэд усгүй тийм болохоор нэг жоохон надад бол айгүй сонир санагдчихсан ах ирчээд бол хүүтэн дүү. Тэг хүүтэн маань монголчууд нас нэг тийм багчдаа тасаад юм болсон юм болоо тий. Нэг тийм миний зүрх авахлахад нэг сонир мэдрэмж өгөөд тий. Тэгээд нэг юм санагдаад байсан. Надаас тийм санагдсан. Тий надад айгүй тийм Талд бол баг 3-4 гэрэг хэлдэг шүү дээ. Сайн өглөөний мэд сайхан амарсан уу тий. Баярлалаа баяртай гэдэг. Дорош мэдлэгийн 3-4 хэлээд. Энд болохоор ирэхэд бол хей гэл. Хей хичээл. Хей гэл болоо. Тэр өдөр өглөөний өдрийн мэндтэй орчих жоохгүй. Хей гэл гэж санагдаад надаас айгүй тийм санагдаад байдаг шүү. Гэхдээ нэг давуу тал болохоор энэ зүгээр шивэдүүдийн англиар ярьдаг төвшин нэлээд өндөр юм байна. Төвшин айгүй сайтай юм лээ. Би ч одоо нөгөө шивэдэд анхны үеж ирж байгаа чинь англи хэл мэддэггүй байсан шүү дээ. Ярьж чаддаггүй. Тэгээд шивэд хэлж байхгүй англи хэлж авахгүй. Тэгэл нөгөө чехээр ярина. Тэгээд асмус баатар ингээд германаар хэлтэй байсан. Тэгээд энд чинь тэгэл нөгөө өргөөлт ажиллахгүй болохгүй юм чинь ерөөсөө тэгэл өстө нэрээ эхлээд баруун бороо ярьж байгаа л тэгээд англи хэлээр айгүй хурдан ярьж сурсан шүү дээ. Нөгөө угаасаа бага насны хүүхдтэй ирсэн болохоор нөгөө сургууль цэцэрлэг гэж айгүй зөвлөд манай хүүхд цэцэрлэгт орчихсон. Гэтэ нэг шивэдийн нэг даваа тал айгүй гоё юу юм бэ лээ. Одоо эмнэлэгт үзүүлэхээр цаанаас нь орчуулагч юм ингээд дуудаад өгчдөг. Одоо би за ингээл цаг авна шүү дээ эмнэлгийн цаг дээр тий. Тэгвэл дараа 7 хоног дээр ирэх дараагийн сарын цаг дээр чинь Монгол орчуулагч дуудаад өгчээ. Гэтэ бүх юм дээр тийм байт юм лээ. Сургууль дээр ч гэсэн одоо жишээлбэл багш магштай нь уулзсан хэлээр харчаа Монгол орчуулагч хэрэгтэй юм гэдэг юм л. Бид нар Монгол орчуулагч нь ирэхээр улс нь мөнгө төлдөг. Бид нар бол мөнгө төлөхгүй. Тийм айгуу давуу талтай юм байлаа. Эмнэлгийн талтай. Юу одоо манай хүүхдээ сургууль манай хүүхдээ 3 дугаар анги гэхгүй. Тэнгүүд угаасаа нөгөө нэг цагийн хичээлд нь Монгол багш ордог. Монгол хичээлийн зааж өгдөг. Тэгээ тэр нь нас нөгөө нэг одоо суулаад төгсөж тэр нас өөрхий дүн нөлөөлдөг байсан. Тэр хүүхдээ одоо монгол хэл мартах. Тэгээ ер нь тэгээд ганцхан монгол хүүхд биш одоо хүмүүс төвшөлгээд чинь нэг ангид ингээл ороор нүгтэйгаа штэ. Тэнгүүд ерөөсө 7 хоногийн нэг 2 дахь 3 дахь өдрийн нэг цаг заавалдаг нөгөө үндсэн яг оюуныхаа орныхоо хэлхийг мартуулахгүй гэж их хэлээр нь уншиж бичиж байлгах гэж юу ордог хичээл ордог. Тэр айгуу гой санагдсан шүү надад. Тэгээд хүүхдээ ер нь шивэдэд бол сурахыг л айгуу яадаг. Шивэдийг сонгож ирсэн тал маань яа гэвэл нөгөө нэг хүүхд ингээд одоо 10 жилээ төгсөхдөө заараж 2 хэлтэй төгсөд байгаа байхгүй. Шивэд хэл нөгөөс сурна л да. Тэгэхээр англи хэл юм уу сонгоно хэлтэй нэг хэлтэй төгсөд байгаа байхгүй. Спанч юм уу, эсквал франц ч юм уу тийм. Ямар нэг эдгээр ч бол англи хэл нь болохоор нөгөө яг өдөр тутмын юм шивэд хүмүүс ихвчлэн англиар бас хэрэглэн өөрсдөө өргөн хэрэглэдэг. Тэнгүүд нөгөө шивэд хэлний тийм сурах англи хэлний тийм сурах хэл биш ч бодож өөрсдөө ингэ уус хэрэглэж байгаа тийм. Тэнгүүд яг нэг өөрсдөө нэмэлт заавал нэг хэл авдаг. Бараг өө мэнэрч гэсэн бараг. Тийм. Ер нь шивэдэд ирэх хамгийн гоё юм нь бол ерөөсөө жоохон хүүхдүүдээс нь авахлаад том бүгд англиар ярьдаг. Одоо чех итали гэхгүй шүү дээ. Харин тийм банк руу орохоор ингээл тийм одоо бичиг баримтаа хөдөлгөхгүй ч юм уу эсвэл өөр газар орохоор ингээ шивэдээр ингээл хэдэн ч мэдээж өөрийнх нь хэл хэмжээ эхлэх шивэдэг нөгөө дуунчлаар англиар тэр англиар ярьдаг
гэл те. Ингээл шууд англиар яриад. Шууд тэр дараач тэр хүн дээр шууд тэгэл айлсгүй нэг ойлгохгүй байна. Чи англиар ярих уу гэж байгаа. Тэгээ шууд англиар яриад ингээл яаш тэг бүгдээр англи хэлэх мэддэг айгуу тийм гоё санагдсан. Надаа. Статистик баг 87 өгчсэн байна. Бага хаа ер нь бол 87. Тэгэхээр нөгөө шүүдэд нөөжөр ингээ яаж хата ажил мэл хийхдээ айгуу амархан санагдаад байдаг. Ер нь хайж байж байгаа гэсэн те. Би ингээд аюу шүүдэр бол явуулсаар яаж чадахгүй найдлаар ирэх бол өөд ингээд бүгдээ ярьчих болоо. Одоо нөгөө ресторан ажилласан ч гэсэн ресторанд ажиллаж байгаа хүмүүс найдлаар ярьчин те хамт олон ажилчин найд үйлдвэж байгаа хүмүүс нь бас англиар ярьчин. Тэнгүүд нөгөө ойлгохгүй юуслаач англиар хэлдэг үуч гэдэг юм өөр үуч юм шууд ингээд бүгдээ англиар ярьчих айгуу тийм амар сайд. Надаа тэгээд шүүдэд үйлдэж ажиллаж амьдраа гэж айгуу бодогдсон те. Одоо энэ дээр бас одоо хэд хэдэн онцлох юм байна л гэдэг. Хүүхдэд нь ихнийдээс маш их хэлдэг те. Тийм тэгээд ерөөдөө бас энэ юмд нь бас нэлийн өндөр хөгжилтэй гэх юм Скандинавын орнууд бас гэдэг систем, боловсролын систем гэдэг чинь аюу нэлийн боловсронгой те. Хүүхдэд бол угсаа амар юу гэдэг нь анхаартай нэлээ нөгөө би ч нөгөө чигэд угсаа нэг 10 жил нэлээ ингээд төгссөн болохоор нөгөө Монголд ажиллаа шүү дээ. 9 сарын нэг юм болохоор би чавд нэгтэй хичээлэх юм бэлдэж өгдөг цөмгүүд тэр ном гэдэг юм авч өгдөг. Энэ шүүдэд бол тэгдэг юм билээ. Шүүдэд юусаа юу хичээл ном нэг харандаач худалдаж авдаг юм билээ. Бүх юм хичээл сургуулиас нь гардаг. Тэгэл 7 хоногт нэг удаа гэрээ даалгаврын хүүхэд тий харандатайгаа ирж мөрдөг. Би бүр ингэ гайхчихсан шүү дээ. Тэгээд ерөөсөө тэр нөгөө юу байхгүй. Одоо хүүхдээ одоо тийм юм зугаалгаж шүү тийм юм төр гэж байдгүй юм байлээ. Тий тэр байхгүй. Тэгээд дээрэс нь бид нар одоо нэг юм тий ном аваад та нарын ном худалдаж авах юм тийм юм ерөөсөө байдаг юм лээ. Бүх юмыг зүгээр цаанаас нь хүүхдэд 100% зориулж уусан нэг гаргачтай юм лээ. Тэгээд тэр айгу надад гой санагддаг шүү дээ. Бас нөгөө одоо хүүхдээ өсгөж явж байгаа наа чи ганц би энэ үед бол амар тийм юу санагдаад байдаг шүү. Тийм тэр даваа талууд айгу ихтэй хүүхдэд одоо нөгөө эмнэлгийн цаг мадаг бол ингээл цаанаас шүү гэрээ агай захаагаар ирдэг. Нэг бол 2 хоногийн өмнө утсан дээр мессежээр ирдэг. Нөгөөдөр одоо тийм тэдний цагтай юм байна шүү гэд захаагаарч ирнэ утсан дээр мессежээр ирнэ. Тэгээд ерөөсөө одоо тэдний цаг тийм багцад хамрагдуулаарай ийм хэмжээнд дараарай шүдийн үзүүлээрэй гэж цаанаасаа тэгээд тэгээд хүүхдийн бүх үйлчлэгээ эмнэлэг бүгд үн төлбөр байхгүй. Айгуу тийм юу яд шүү дээ. Энэ бас монголчууд нэлээд сүши хийдэг тий. Тийм манай монголчууд юм. Гэтэ би Бэлгт амьдардаг гэж манай монголчууд бичвэр өгдөг онцгой байсан. Ихэнх хүмүүс нэг еврей айлмал тий айл цэвэрлж мөрүүлж ажилладаг гэсэн аахгүй. Баахан дээр баахан үйлдэлтэй. Тэгээ би шивэдэд нүүж ирчээд манай монголчууд ер нь шивэдэд аягүй боломжийн ажил хийдэг юм байна гэж бодсон. Монголчууд нь арай тийм бүх салбарт нь биш тийм шивэдээ. Галт тогооны салбар, эрүүл мэндийн салбар, хууль зүйн үйлчилгээ бүх юмд нь одоо манай монголчууд ажиллаж байна шүү дээ. Тэгээ ер нь бол бусад Европын орнуудын монголчуудын бодвол аягүй тийм гоё боломжийн ажил хийдэг юм байна гэж бодод. Ажил ажлууд. Тийм ерөөсөө юм одоо эмнэлэгтийн зөвлөгч хэмжээр хийдэг ч юм уу тий. Би бас нэг өмгөөлөгч болцоо Монгол хүнтэй л таарчаас тэгэхээр одоо гоё ажил хийх юм байна гэж бодсон. Тэгээд ер нь суши ресторан гэхэд айгүй их биш тий. Дандаа л монголчууд айгүй их ресторан нэгсэн тий. Ресторан хийж ажиллаж байна. Салбар олцоо олон салбар ресторанд ажиллаж байгаа шүү тий. Тэгээд доороо монголчуудаа авцсан монголчууд дам монголчууд ажиллаж байгаа. Тийм дам монголчууд ажиллаж байгаа. Маш их юм тий. Стокгольмын сушиг бол зүгээр манай монголчууд хангаж шүү дээ. Бүгдийн тий бүх одоо сушиг хийж шүү дээ. Шивэдэд өөрсдөө сушид амар дуртай. Шивэдэд өөрсдөө нэг айхтар нэг үндэсний хоол гэхээр тийм баг нөгөө бүркэ мах юу байлаа гэж нэг бүркэ мах лидер байгаа шүү. Тэгээд шивэдэр үндэсний хоол гэж баг байхгүй санагдаж надад тийм бүркэ мах юу гэж. Ягаад бол одоо ресторан харахад дандаа кебаб, пицца, суши тий Аз хоолнууд тий Тайван хоол, Хятад хоол мал. Тийм ер нь нэг тийм хоол аюу хоолтой юм шиг санагдаад шүү дээ. Тэгээд гэртээр хайхтарсны хоол хийгээд байдгүй хаа тий ер нь. Тэгэл юу яагаад гэдэг шүү дээ. Одоо би ч нэг анх ирсээд кофе шопд ажиллаад дараа нь суши ресторанд ажиллаж байсан.
Тэнгүүд нэг хүн орж яг нэг минут ингээд баг орой болгоо авч байгаа юм чи ерөөсөө. Тий тогтмол ерөөсөө би иддгээ авна гэл тий. Тэгэл нэг юм сүшиг яг тэр менюг яг адилхан тэргээс солихгүй. Тэгэл тэрийг идэлээдэг захиалал идэлээдэг тий. Бас амар гайхчихсан би тэрийг. Бид нар ч бол нэг ингэсэн өнөөдөр тэгээ өөр хоол идэж үзтэй ч гэдэг юм тий. Service маргааш шүтэж нэг чинь. Шүтэж тийм үү гэдэг айлсгүй өнөөдөр хятад хоол идмээр ч юм уу гэж гэдэг тийм тий. Бидний хоол нэг гэдэггүй нэг хоол өмнө ч ирэх сайдаад байдаг шүү дээ. Тэр мэт тэрийгэл идэн тэрийгэл аавна гэсэн. Манай хот авокадо тэг бодоо идэвхлийг тэрийгэл аавна гэдэг шиг тэгэл яг ингэ хоолоо нэг хоолоо идээд идэг сайдаад байна. Одоо ингэ сүүлийн үед одоо шивэд бол ирэхэд бас амьдрахад цаг уур одоо юу гэх юм тэр нөхцөлийн столцвол амьдрахад монголчууд амьдрахад ч юм их таата орн боловч сүүлийн үед нэг цагаачлалын бодлого цагаачийн дааз хитрээд өмнө бол их цагаач тэхээлтэй бүх ч үгээр мэдээд одоо юу юм гэдэг асуудлыг шийдэж өгдөг байсан бол одоо болж хондоо чадах шиг хууль мөн яг хармаар ажиллаж байгаа юм шиг. Сая жил жилийн хойшлын нөгөө үндэсгэг нам нь ялаад гараад ирсэн гэдэг. Тэрнээс хойш байгаа амар чангарсан ирсэн гэдэг байдаг шүү. Нөгөө одоо монголчуудыг маань одоо бичгээр өгөх байгаа. Цагаачлаараа та нар гэл гарч магадгүй ч юм уу тийм байсан чи одоо л үстэй цааш нэг тийм хүлээж авахгүй ядвал манай монголчууд нөгөө дайман болоод болохоор нөгөө инхий орон гэж байгаа болохоор тийм найзлах шууд буцаадаг тийм юу байгаад тийм байдаг болсон байлээ монголчууд ер нь монголчууд ч гайл орны монголчуудыг юм цагаач болцсон гэсэн үг тийм ер нь л авах болцсон тийм яг инхий орон учраас тийм дайм байхгүй эндээс одоо эхлээд ингээд байшчаал тийм тэгчээ дараа нь цагаачаад орог гэж гардаг байсан бол одоо л тэгэхгүй жаалаа. Өмнө бол тэгэл тэр хүнийг ингээд усаас мөнгө өгөөл тэгэл ажлын байраа болох хугацааг нь өгөөл бичээгээд янзлж өгөөл тийм. Урд нь л тийм байсан гэсэн. Хөл одоо өөрчлөлт юм ингээд одоо манад амьдарч болно гэсэн тэр хүн хэлсэн бол одоо болохоор болчиход байна тийм. Одоо л айл болох нөгөө юу гэнэ төрөн буцаа гаргах тэгэхгүй бол шивдэж өөртөө бас амар олон цагаачтай сайн нөгөө Украин тэгэл одоо л Украинчууд амар ихтэй Оросууд тийм ер нь бол айгаа Украин Орос айгаа их байдаг. Тэгээд тийм орны хүмүүсийг дайм болж болох тэд нар ч яг тэднийг бол авах шаардлагатай байна. Тэнгүүд Монгол хүмүүсийг л цааж орох гэхээр ерөөсөө буцаах хамгийн арга хэмжээний аваад байгаа байхгүй юу? Тийм. Тэр талаар бас сайн бодож үзэхгүй бас шивэд өнөтрийн эдийн юм байгаа ч гэсэн бас. Тийм. Манай монголчууд ч гэхдээ яг нөгөө одоо ингээл манай шивэд монголчуудын зармаар гэлээ тэгэхээр ерөөсөө ингээл харж гибүлэрээ шивэд явахсан ямар хөө юм аа гэж асууж өсөд урдныхаа бодож жоохон судалгаатай болсон юм сайдаар явж надаа урд нь алгүй харахгүй нөгөө шууд тэгээд шууд нөгөөд ирсэн тэгээд яг уучраа болохгүй айгуу тийм хүмүүсэд байсан ч одоо л ингээл харахгүй болчихсон бичгээр мэдгүй болчихсон тэгээд нөгөө айгуу их амжин гэдэг шүү дээ нөгөө чехийн ажлын гэрээгээр ирчээл тий чигт ажиллаж байгаа шүү. Иш тишгээ гарчдаг тий. Тэгээд нөгөө шивэд гэхдээ хамгийн гол нь нөгөө бусад орны бол эрэгтэй хүмүүстэй авах ажил болтгоны хэвчээсэн. Санагцсан байрлал ажил мэрс сүшний ажиллаж байдаг юм тий. Би бэлгтэй амьдардаг гэж байгаа эрэгтэй хүмүүстэй авах ажил байгаас юм парк ажил гэж ажил хийдэг гэдэг тэр нь их юм сезонны ажилчтай. Одоо нэг зуны цагаар л ажилтаж байгаа тий. Тийм юм байсан. Гэсэн чинь шивэд дэрсэн чинь эрэгтэй хүмүүс ажил болтгоно айгуу гэх. Гэтэ ер нь бичиг баримттай л бол шүү. Бичиг баримтгүй болж байгаа хэцүү. Ер нь бол урд нь бол хүмүүс бичиг баримтгүйс ч гэсэн ажил олдоодаг байсан бол одоо л бичиг баримтгүй бараг хуулийн нөгөө өөрчлөлт байгаа тийм. Хуулийн чангарсан тий. Тэгэл нөгөө бас энэ шалгалт айгуу их орж ирдэг. Тэнгүүд нөгөө манай ингээл хүмүүс айгуу олноор нь бариад аваад ч болохоор нөгөө ажлын газрууд нь ч гэсэн айлах бичиг баримтгүй хүмүүс таргуулна. Тэгээд нь бас нөгөө өөрсдөө тэр чинь маш өндөр торгуулсан дээр одоо барьж байгаа хүмүүс торгуулсан ажилласан хүн ч гэсэн торгуул төлж байгаа болохоор ерөнхийдөө бол тэр бичиг баримтгүй байх ер нь бол хэцүү. Хоёр талаас аяг хэцүү. Тийм. Энд одоо энэ янз бүр эндийн үйлчлэг авах ч гэсэн хэцүү шүү дээ. Тэгээ энд ч одоо шалгалт бол айгүй хэдэг байдаг болсон ерөөсөө. Тэгээ ажлын газар шууд ороод ирдэг ч юм уу тий. Тэнгүүд чинь тэгэл байлгаж байгаа буцаачаад байдаг болохоор сая тэгээд 6 сар нарын үед л маань монголчууд ч бүр айгүй буцаасан шүү дээ. Шууд нислэг гаргацсан. Тэгээд нөгөө онгоцоо дүүргээд энэ гэл маань монголчууд л тийм хаар байсан. Тэгээд гэтээ ялчгүй амар буцсан тэр үед бол
Одоо Европын солонгос шиг болоод байгаа юм тий. Ер нь бол бараг тэгж байгаа хаа. Швед ч одоо манай монголчууд энэ тэндээс айгүй хэрэг гэж шведтэй цуглаад ажиллаад Стокгольмд тий. Айгүй монголчууд ажиллаж явж штэ тий. Хаваатлынхаа ажил алдаа болоор юм шиг яг тий. Гэтэ яг давуу тал нь айгүй тийм найрсаг юм ч гэсэн бичиг баримтгүй ажиллах хүнд бол айгүй хэцүү штэ шиг үзэж байна. Ер нь тийм тий. Тэглэж ер нь ажил хийсэн ч гэсэн яг тийм сайн цалин бол авахгүй штэ. Тий. Бичгээр түнтэй. Бичгээр дүнтэй ажил хамаагүй баг. Тэгээ хамаагүй урт цагаар ажиллана. Тий. Тэгэхээр ч одоо үсээ ядарч тултлаа л ажиллаж нэг төгрөг аавна гэсэн. Дээрээс нь бас энд бас ажиллаж байгаа зүйл бас миний өртөг бас өндөр тий. Өртөг өндөр. Одоо бусад орны хувьд бол шийдэж юм одоо байр юм тий. Бүх юм амар өндөр санагдаад байдаг шүү дээ. Ер нь бол тий. Одоо шинэ сарын баг 90 еврогаар явж байна. 90 евро гэдэг чинь ёо 300-400 мянган хавцаа Монгол төгрөгөөр сарда зөвхөн нийтийн тээр зарцуулах гэсэн үг тийм. Тийм шүү дээ. Одоо 1200 үгүй 1020 гэдэг чинь тийм шүү дээ. 90 евро одоо тийм. Урд нь бол намайг ирэхэд бол 900 крон байсан шүү дээ. Тэгэл яг юм жил их гэсэн нэмэгдчихсэн юм байлаа. Тийм нэмэгдчихсэн юм байлаа. Би ч сая түрүү жил 9 сард Монгол яваад 1 сард ирсэн аахгүй. Тэр үед бол 1000 крон гэсэн чинь би Монголоос ирчээл нөгөө тээврийн 1 сарын одоо билетийг авч тэгчээд 20 кроноор нэмэгдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр айгуугаа тийм нөгөө жил их тосон л ингээд ерөөсөө айгуу огцом нэмэгдээд тийм өртгөх нь айгуу өндөр болоод авсан гэдэг чинь та. Тийм. Тэгэл нөгөө манай монголчууд ч нөгөө хамгийн түрүү цалингаа сонсоод Монгол төгрөгөөр шилжүүлээл амар хөөс ямар танилцээс айгуу өндөр цалин авч даанчил очил гэдэг нь шүү. Тэнгүүд энэ дээр өртгөх айгуу тооцоолох хэрэгтэй. Байр хоол бүхэн айгуу өндөр шүү дээ. Европ орныг бодвол Стокгольм айгуу өндөр. Швед ч ер нь бол амар өртөг өндөртэй. Тэгээ ингээд чек мэг чинь бас цалингаа дагаал адилхан байгаа л та. Гэтэ бас нэг яриа гайгүй юм байна тий. Тэнгүүд Швед ч юм бол бүр яалчгүй өртөг өндөртэй байгаа байхгүй. Тэнгүүд манай монголчуудад дийлэнх хийгээд алдаад ерөөсөө тий. Цалингаа сонсоод хүү наа чи Монгол төгрөгөөс 3-4 сая сар 3-4 сая цалинтай тий. Тэгэл баг наача очимоор наача ажилламаар л гэдэг. Тэгэл энэ чи зүгээр сарын билет нэлийн үнэтэй тий. Тэгэл байр хаалганд баг шил. Одоо махны айгуу үнэтэй шүү дээ. Тэгээд их манай монголчууд их хвчлэн аяга айлын хажуу өргөд төрөлцөж аяга амьдэрдэг. Тэгвэл хажуу өргөд гэхэд л тий. Бараг 400 евро муугаац тий. 400 евро сая 600. Тий. Тэгээд тэрийг бас аяга тооцоолж ирвэл зүгээр ирсэн даа гэж надаа. Тэгэхгүй шүү цалингаа сонсол ирж байна. Тэгэл одоо шүүл нэмэс нөгөө Монголоос шууд чек ирсэн хүмүүс шүү дээ. Эсвэл өнгөр мөнгөч өөр орнд тий. Ажлын гэрээгээр ирсэн. Тэнгүүтээ тэрхээга цалин бол Монгол мөнгөөр бодохдоо өндөр гэж ирэнгүүтээ одоо швед цалин сонсох одоо наа швед рүү ч яваад нөгөө хайрын бичиг баримтаа хаяад наашаага ирээд тий харлаж үл тэр бас амар харамсалтай санагдаад байна надаа тэндээ ингээд байжаас бичиг баримтаа ажиллаад явж бол тий дараа нь ингээд Европ тэгэхгүй тэгээд шигэний визэндээ Европын визэнд байж авахгүй тэгэхээр нөгөө энэ тэнд очиад нэг 2-3 сар ажиллаж ирсэн гин энэ швед чайгуу зүгээр ч швейцар чайгуу зүгээр гэж штэ тий. Ер нь шведээс чигээс өөр орнд очиж юм бол юм цалин өндөртэй юм биш тий гэдэг. Тэрийгээ дагаад өртгөх нь өндөр гэдэг тооцоолох. Тэгээ хамгийн гол нь хайрын бичгээр энэ хаяал тий. Бичгээр дэвшүүлсэн тий. Харлаад энд ирэхээр чинь тэгэл энд чинь хизээ байх юм гэдэг байгаа. Хэцүү амар хэцүү цаашаа. Солонгосчууд болж байна. Энд дагаад тэр харилцаа ингээд хүмүүс чинь хэцүү штэ бүр найзтай. Тэгээ дээрэс нь урт өвөл юу хангуйрт болдгийг хэлдэг ер нь бол тийм сэтгэл зүйн амар тийм хэцүү байдаг санагдаад байдаг шүү дээ. Тийм. За хоёулаа ирэхэд бол Чех амьдарсан амьдралын туршлага, Австрид амьдарсан амьдралын туршлага, Швед гэдэг 23 улсуудын хооронд харьцуулж ямар талаар ярьлаа. За ер нь эдгээр улсуудад амьдрахад ер нь Европт амьдрах гэх юм. Нэлээд олон жилүүд Европт амьдарч байна. Ер нь магадгүй одоо Европ руу ирэх гэж байгаа хүмүүс хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? Би одоо анхнаасаа одоо нэг хаана амьдрах тэр орны ямар гэдэг бүх юм амар судалж ирээсэй гэж амар хүсдэг шүү дээ. Тэгэхгүй бол манай монголчууд амар судалгаагүй ирсэн юм шиг тий. Тэгэл нөгөө би одоо амар бас нөгөө
чимэгт орчуулсан хийж явж байгаа. Тэгээ нөгөө ажил ингээл нэг тодорхой бус байгаа шүү түрээд ирсэн. Тэгээд тосоо хавгүй болсон чинь. Тэгээд амар хэцүү юм үзэж явж байгаа монголчууд амар байдаг л тэгээд тийм болохоор битээ тэгэж амар гиндээсээ эсвэл нэг цалингийн сургаал байгаад байдаг тийм очиж байгаа орныхоо даваа тал сул тал тий бүх юм гоо судалж байгаа дээрээсээ л гэж амар үздэг шүү дээ. За ингээд манай подкаст ингээд оролцож маш гоё амьдралын туршлагаа ярилцаж хуваалцсан. Анадаа баярлалаа. Баярлалаа чамдаас наваг урьж орсон маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаар дахин уулзлаа баяртай. Баяртай. За дууссан. За дууссан. Дууссан.